бичиг өгсөн тийм үү? Ерөнхий сайдыг огцруулна гэж бичиг өгсөн хүмүүс маань төрийн байгуулалтын байнгын хорон дээр хориулаа. 2 өдөр огцруулах тухай ярьжсэн нь яг коноп дарах болохоор огцруулахгүй гэж коноп дарсан. Тэгээ тэрийг үл би жоохон гайхаад огцруулахаа болчихж байгаа юм бахтаа гэж бодсон л доо. Тэгээ нэгдүгээрт тий. Тэгээд бүр гайхаад учрыг нь олоогүй. Ямар арга хэрэглээд байгаа юм бол тийм үү? Уг нь огцруулна гэж ерөөсөө явж ийсэн. Яахаараа гинт огцруулахгүй гэд коноп дардсан болоо гэд гайхсан л да. Нэгдүгээрт. За тэгээд бүлгийн шийдвэр гарсан. За би юу хэлмээр ин гэвэл ерөөсөө хэдхэн сарын өмнө тий 2-3 сарын өмнө 5 жил болсон ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал дэгцээ. За 5 жил ерөнхий сайдаар ажилласан хүнээс бид жинхэнэ юу нэхэх ёстой вэ гэвэл үр дүн нэхэх ёстой. За би бол яг огцруулна гэдэг дээр хатуу исэн учраас би ямар үр дүнг үндэслэж огцруулах дээр дарсан бэ гэвэл за нөгөө авилгын индекс чинь бүр баларсан тий 180 орноос 120 сүүл мушгсан 5 жилийн хугацаанд. За ардчлалын индекс бүр ухраад авторитар дэглэм гэсэн ийм англи руу орцсон. Сонгуулийн авторитар дэглэм. За хэвлэл эрхчлөөний индекс хэдээр бурлаа? Буурсан юм уу, сайжирсан юм уу? Ухарсан. За тэгээд бүх индексээр Монгол улс ухарсан. Сүүл мушгсан 5 жилийн үр дүнд. Тийм учраас би оюун эрдэнэ ерөнхий сайдыг огцруулахын төлөө явсан. За тэр үед огцруулахгүй. Энэ 5 жил маш сайн ажил хийсэн. Тэгээ бүх индексээр урагшилсан гэж үзсэн юм уу яасан бүүмэд огцруулахгүй гэд явж исэн хүмүүс өнөөдөр энэ 3 сар болж байгаа ерөнхий сайдыгаа огцруулна гэж явж ийн л да. Би бол нэг л зарчим барьдаг шударга ус. Бөгөөд үнэн. Түүнээс биш аль нам хаана байх нь надад хамаагүй. Зөвхөн шударга усны үүднээс бол яагаад 5 жилийн үр дүн нь 0 заасан байхад огцруулахгүй гэд өмөрөөд явж исэн улсууд өнөөдөр 3 сар болж байгаа ерхий сайд огцруулах гэж явж идэм болоо гэж би гайхаж байгаа. Нэгдүгээр. За дараагийн асуудал гэх юм бол төсөв. Төсөв өнгөрсөн 5 жил бүр 3-аас 5 их найдаар нэмэгдэж орж ирж байна. Тэгээ 125 их найдыг ерөнхий сайд оюун эрдэнэ зарцуулсан байна. Асар их мөнгө. Хэдэн цахилгаан станц барих мөнгө. Багш тэтгэврийнхний цалин тэтгэврийг нэмээгүй юм бэ? Өнгөрсөн 5 жил. Тэр үед нь яагаад энэ одоо өмөрчилсэн гишүүд нь хариуцлага бас нэхээгүй юм бэ? Яагаад нодлон биш л дээ. Тэр хэдэн сарын өмнө цалин нэмээ гэж яхад нь сонсоогүй юм бэ? Боломжгүй гэд байсан юм бэ? Тэгээ өнөөдөр болохоор нэмээчээ гэд ингэ шахаад байгаа юм. Би энийг харьцуулж ярьж байгаа байхгүй яа гэвэл нөгөө шударга усны үднээс асуудал бол ерөөсөө шударга бус гэдэг л байдаг. Түүнээс биш засагт байхаараа 35 их найдын төсөв нь 3 их найд юм шиг харагдаад өмөрөөд засгаас гарангуудаа 30 их найдын төсөв 40 их найд юм шиг харагдаад идэг юм уу хайшин. Тэгээ бид тэрийг ойлгохгүй байгаа. Тэгэхээр таны хувьд өчигдөр бол чуулганы эрдэд орж ирэхгүй байгаа шалтгаан нь төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр гайхсан учраас тэгсэн. Би гайхсан. Ягаад гэвэл нөгөө огцруулах гэж явж исэн хүмүүс чинь гинт огцруулахгүй гэд коноп дарцсан байхгүй юу? Тэгэхэр чи би чи гайх шүү дээ. Огцруулах шийдвэр тэрний дараа гарсан шүү дээ. Тэгэхээр та ямар байр суурь За би бол бүлгийнхаа байр суурийг илэрхийлнэ. За хоёрдугаарт үндсэн хуулийн дор бүгд амьдардаг. Тэгэхээр үндсэн хуулинд юу гэж заасан бэ гэвэл тухайн одоо огцруулахыг хүссэн тэр саналыг дэмжих хэсгээр санал хураана гэж. 43-ийн 1 байгаа баха. Огцруулахыг хүссэн саналыг одоо олонх нь дэмжих юм бол гэд энэ хоёр үг аваад огцруулах дэмжих гэд. Гэтэл Башир аргыг би сүүл ойлгосон л доо. Нөгөө төрийн байгуулалтын байнгын ороогоор огцруулахгүй гэж гаргаж агаад тэгээд чуулган руу оруулж ирж тэг ингэж одоо тэр саналыг нь дэмжихгүй болгож босгох гэж байгаа ч юм уу те. Тэр нэг Башир аргыг нь бол би өчигдөр бүр орой л ойлголоо л доо. Тэгэхээр төрөөр бол ингэж тоглож болохгүй ардын нам. Ардын нам бол одоо 104 жилийн түүхтэй яг алдаач байгаа бах. Гэхдээ оноо дийлэнх л дээ. Одоо 20 дугаар зууны түүхийг авч үзэх юм бол өөрснийхөө дарганараас ахуулаад цаазалсан, хэлмэгдүүлсэн ийм түүхтэй нам. За одоо 21 дугаар зууны ардын намын түүх бол хулгайч, авилгач нам. Ардын нам биш, авилгачдын нам болж хуурчээ гэж би бол дүгнэж байна. За дахиад энэ ардын намыг ингээд дүгнэх юм бол хоёр хэсэг хуваагдсан юм байна. За нэг нь бол одоо нүүрсний хулгайчтай тэмцээд байгаа мүү гэж харагдаж байна. Сүүлийн бараг 2-3-7 хоногийн турш нүүрсийг хэрхэн хулгайсан талаарх баримтуудыг дийлгэж байна. За
нөгөө тал нь одоо энэ нүүрстэй холбоотой асуудалд холбогдож байгаа юм шиг байгаа юм. За тэгэхээр шийдвэр гаргах юм бол тэгэхээр одоо зүгээр нэг нүүрсний хулгайч зогсохгүй одоо гадны байгууллагуудаас бас 20 сая доллар авсан асуудал яригдж байна тий. Тэгээ энийг одоо яагаад авсан, дарамтлж байгаад авсан юм уу, ректлж байгаад авсан юм би тэрийг мэдэхгүй байна. Тэгэхээр зүгээр нэг авилга авдаг төдийгүй одоо албан тушаалаа уруулаа ашиглаж, дарамтлж одоо мэдэхгүй ректлж авдаг юм уу яа би мэдэхгүй байна. Тэгээ тэр авсан 20 сая доллар нь одоо хөл бөмбөгийн хүүхдүүдийнх нь хөл бөмбөгийн зардалд орсон ч юм шиг тий. Асар олон маш муухай одоо баримтууд илэгдэж штэ. Тэгэхээр нэг тал нь ийм баримтуудыг гаргаад байгаа юм. Тэгэхээр энэ баримтуудын дагуу хариуцлага хүлээх ёстой гэж үзээд байгаа юм шиг байгаа. Нэг тал нь одоогоор энэ ерөнхий сайдын тал нь. За нөгөө тал нь болохоор энэ бүгдийг нь үгүйсгээд ийм гэмт хэрэг үлдээгүй гэдэг юм шиг байна. Тийм учраас шүүхээр бол тогтоох ёстой. Үнэхээр ийм амар 20 сая бол наазахын асуудал, долларын асуудал байна, нүүрсний хэдэн тэрбумын асуудал энэ. Эдгээр асуудлыг хийсэн юм уу, юм уу? Энийгээ тогтоолгооч гэдэг асуудлыг бол би хүлээн зөвшөөрч байгаа. Одоо гол нь бүлэг бод хоёулангийн л огцруулъя тийм ээ. Төрийг гацаанаас гарыг гэж шийдээд байгаа юм шүү дээ. Өчигдөр бол тэгэхээр шалтгаан нь бол эрдэнэ одоо бүрдсэн. Тэгэхээр өчигдөр оройны яг өчигдөр орой бол гишүүд бол бас тараа явцгаа гайхсан багтал, бодилсан багтал. Нөгөө огцруулна гэж явж исэн улсууд нь ташраараа огцруулахгүй гэд конопт арахаарч одоо бид нар юу гэж ойлгох юм. Та одоо тухайлбал ерөнхий сайдыг огцруулах гэдэг дээр ямар конопт? Би бол бүлгийнхаа шийдвэрийг даг. Ардсан нам бол 3 одтой ийм шийдвэр гаргасан учраас одоо бүлгийнхаа шийдвэрийг бол би дагна. Гэхдээ шудраг усны үүднээс авч үзэх юм бол 5 жил болсон ерөнхий сайд 125 их 80-ыг зарцуулаад нэг ч цахилгаан станц бариагүй, тэтгэврийнхний тэтгэврийг нэмээгүй, багш одоо эмчнэрийн цалин нэмээгүй байхад нь алтан сайхан ерөнхий сайдыг минь хизээж буу огцруулаа. Засаг тогтвортой байх ёстой гэжсэн хүмүүс 3 сар болсон ерөнхий сайдыгаа одоо ингэж ерөөсөө бузруулаа. Тул одоо огцруулъя гэдэг байгаа нь миний одоо өнцгөөс шударгын өнцгөөс бол гайхаад байгаа байхгүй юу? Түүнээс биш бол байгаа чуулган дээр шийдвэр гаргах юм бол энэ одоо үндсэн хуулийн зөрчилдөөгөөр төрийн эрхийг зөрчил үзэж болно шүү дээ. Яагаад одоо за би дахиад нэг юу яа. шийдвэрийг дэмжиж байгаа юм бол би дахиад нэг хуулийн заалт хэлье. За одоо 43-ийн 1 дээр үндсэн хуулийн дээр заасан маа штэ. Огцруулахыг дэмжих хэсэг байхгүй да. Тэгж томьёолж оруулж ирнэ. Гэтэл эдгээр нөгөө төрийн байгуулалтын байнгын хорон дээр хийсэн башир арга ашиглаж одоо юу гэж томьёолж оруулах гэдэг зайлийг нь бол бид нар мэдчихлээ. За хоёрт улсын хурлын чуулганы дэгийн тухай хууль гэж байгаа. Тэр дэгийн тухай хуулийн 101-ийн баг 3 дээр энэ маш тодорхой бичсэн байгаа. Байнгын хорооны шийдвэрийг танилцуулна. Зүгээр танилцуулах байхгүй юу? Тэр байнгын хорооны шийдвэр дээр үндэслэж санал хураахгүй. Та нар шалгаад үзээрэй. Дэгийн тухай хуулийн 101-ийн 3